Сайн байцгаана уу? Пүүжэ байна. Би та бүхэндээ өнөөдөр Солонгосын алдарт хоёр алхамд цэвэрлэгээний талаар зөвлөгөө өгөх болно. За манай Монгол шиг өвөлдөө агаарын бохирдол ихтэй, хавар намартаа тоос шороо ихтэй оронд бол зөвхөн хөөсөн цэвэрлэгчээр цэвэрлээд хангалттай гүн цэвэрлэж чаддгүй. Арьсаа ингээд дутуу цэвэрлээд эсвэл муу цэвэрлээд яваад авах юм бол хамгийн үнэтэй одоо серум, ампул, бусад хэрэглэж байгаа бүтээгдэхүүн маань бол арьсны гүнд очиж үйлчлэгийг үзүүлж чаддгүй л дээ. Тэгэхээр гүн цэвэрлэх, арьсаа маш сайн цэвэрлэх бол аюул чухал байдаг. Ер нь бол хоёр алхамтай цэвэрлэгээ маань маш олон янз байдаг л да. Мицелляны усаар арчаад дараа нь хөөсөн цэвэрлэгчээр цэвэрлж болно. Эсвэл ингээд тосон цэвэрлэгчээр цэвэрлээд тэгээд дараа нь бас хөөсөн цэвэрлэгчээр цэвэрлж болдог. Ер нь хувь хүнийх нь одоо арьсны төрөл тэгээд амьдарч байгаа орчингоос нь их хамаардаг. Өнөөдөр бол би хамгийн классик арга буюу Солонгост маш их алдартай эхлээд тосон цэвэрлэгчээр түрхээд дараа нь хөөсөн цэвэрлэгчээр угаадаг аргын талаар ярьж өгөх болно. За нэгдүгээр алхам бол тосон цэвэрлэгч байгаа. За тосон цэвэрлэгч нь бол яадаг вэ гэхээр будгийг хайлуулж, бохирдлыг цэвэрлж өгдөг байгаа. Тэгэхээр тосон цэвэрлэгчээ бол эхлээд нүүрэндээ маш сайн түрхээд, массажлаад, бүлээн усаар ингээд нүрээ угаангууд тосон цэвэрлэгч маань emulsify буюу сүүн шингэн болж хувирдаг. За маш сайн тосон цэвэрлэгчийг яаж мэдэж худалдаж авах вэ гэвэл сайн тосон цэвэрлэгч бол нэгдүгээр будгийг маш сайн задлаад хайлуулж авах хэрэгтэй. Тэгэхээр та нар ингээд гаран дээрээ будаг юм одоо контур юм уу уруулын будаг хүртэл түрхчээд тосон цэвэрлэгчээр ингээд угаагаад туршиж үзэж болно. За хоёрдугаарт нь бол тосон цэвэрлэгч бол emulsify буюу сүүн шингэн болж одоо ингээд цагаан болох хэрэгтэй. Тэгжээвэл будгийг маш сайн задлж байна гэж ойлгож болно. За хоёр дахь алхам бол хөөсөн цэвэрлэгч байгаа. Хөөсөн цэвэрлэгчээр та бол арьсан дээр үлдсэн бохирдлыг маш сайн цэвэрлж өгөх хэрэгтэй. Эхлээд жоохон хөөсөө гаран дээр юм уу эсвэл ийм одоо хөөсрүүлэх сеткэн дээр аваад маш сайн хөөсрүүлээд тэгээд нүүрэн дээрээ түрхээд угааж өгөх хэрэгтэй байдаг. Нүүрэн дээрээ ингээд хөөсрүүлээд үрээд авах юм бол татаж хангаагаад авах юм бол нүүрний өвчлөөсөө ихсдэг. Тэгэхээр арьсан дээр бол аль болох зөөлхөн хүрээд баг татаж хангаагаад угаах хэрэгтэй байдаг шүү. Хоёр дахь цэвэрлэгч нь бол хөөсөн цэвэрлэгч байж болно. Эсвэл гээлэн цэвэрлэгч бас байж болдог. Тэгэхээр та бүхэн өөрийнхөө дуртай юм уу эсвэл өөрийнхөө яг арьсанд тохирдог тийм одоо угаагч бүтээгдэхүүнийг сонгож хэрэглээрэй. Надтай байсан бүх охтуудаа баярлалаа. Та бүхэн арьсаа өдөр болгон маш сайн хоёр алхамаар цэвэрлж агаарай. Тэгэх юм бол ийм солонгос охтуудын шиг одоо шилэн мэд арьстай болно шүү. Тэгээд арьс арчилгааны талаар асуулт байвал доор комментээр үлдээгээрэй. Баярлалаа. Баяртай.